Сайн байцгаана уу? За өнөөдрийнхээ ливээ эхлүүлээ. Сэдв нь ямар хүсэл мөрөөдлөөсөө татгалзах хэрэгтэй вэ? За шинэ жил болж байгаад яа төсөл мөрөөдлөөсөө татгалзах хэрэгтэй вэ гэдэг юм сэдв гаргаж байна. Тэгэхээр хүмүүс маш олон хүсэл мөрөөдөлтэй байдаг. Яг хаанаасаа эхлүүлэхээ мэдэхгүй, аль нь хийж эхлэх үү? Би нэг мэдэхгүй байна гэж маш их хэлдэг. Эсвэл төөрөлдсөн байдаг. Аль нь чухал вэ, аль нь чухал биш вэ гэд. За энэ нь бол яг таны гутланд байдаг хадаастай адилхан юм аа. Хадаас гэж бидний хувьд юу вэ? Хадаас гэдэг нь бидний ямар нэгэн хийж эхлээгүй, хэрэгжүүлж эхлээгүй тийм хүсэл мөрөөдлийг хэлж байгаа юм аа. За энэ гутлан дээр байгаа энэ хадаас болвол бидний хэрэгжүүлээгүй, хийгээгүй хүсэл мөрөөдөл үүнтэй зөвлөлж болох юм байна. Гутлан дахь энэ хадаас нь бид нар өөртөө ингэж банк хийх ёстой, би яг үнийг хийх ёстой гэж өөртөө хэлдэгч яг хийж хийдэггүй яг тийм зүйл, тийм хүсэл, тийм мөрөөдлийг хэлж байгаа юм. За гүйлтийн тамирчин байлаа гэхэд хэд хоногийн марафонд гүйлээ, 10 хоногийн, 20 хоногийн марафонд гүйх ёстой байлаа гэд бодох юм бол тэр хүний гүйлтийн тамирчны гутал нь хадаастай байл яг уу яг өнөө шиг юм том тийм хурц биш мөртлөө жижигхэн юм кнопк шиг жиж болно тийм жижигхэн тийм хадаас нь хэмжээгээр жижигхэн ч гэсэн эхлээд явж эхлэхэд, гүйж эхлэхэд мэдэгдэхгүй мөртлөө явц дундаа нэлээд хугацаа өнгөрсний дараа энэ маань тодорхой хөлний нэг хэсэг рүү байнга хатгаж олгож эхлэхэд бид баг багаар хөлөндөө ингээд шарах үссэн байгааг олж харна тийм. Ийм хадаастайгаар тухайн марафонч гүйлтээ дуусгаж чадах болов бид маш үр бүтээлтэй хүмүүсийн хөлөнд ганц 2 хадаас байж болох юм аа. Тэр нь ганц 2 хийгээгүй зүйл байлаа гэж бодох юм бол биднэрт бүр их олон 10-20 хадаастай явж иж болох юм маа гэсэн санааг хэлж байна. Хадаас нь таны хийж гүйцэтгээгүй зүйлс тийм зүйл хэд байгаа вэ? Танд хэрэгжүүлээгүй хэдэн мөрөөдөл, танд хэрэгжүүлээгүй хэдэн хүсэл байна вэ? Та өөрийнхөө 10-20 хэрэгжүүлээгүй мөрөөдөл хүслийнхаа жагсаалтаа гаргаарай. Тэгээд энэ жагсаалтаа гаргасныхаа дараа нь талаас нь татгалзах хэрэгтэй. Татгалзах гэж яг юу гэсэн үг вэ? Ямар мөрөөдлөөсөө татгалзах вэ? Жишээ нь та хэдэн жил гадаадад сурахыг хүссэн эсвэл аль нэг улс руу аялахыг мөрөөдөж иж болно. Жишээ нь Франц байна. Тэгээд би Францад дуртай тийш очихыг мөрөөддөг. Харин бодит байдал дээрээ Франц очих хүсэл нь зүгээр л нэг хүсэл төдийл байдаг. Та тийш очихын тулд хэдэн төгрөг болохыг сонирхож асууж байгаагүй. Та хэдэн төгрөг сарвар хэдэн жил ингэж хадгалж үзээгүй. Гадаад паспортч байхгүй. Тэгээд 5-10 жил ингээ болоо цаг хугацаа өнгөрсөн ч мөртлөө та юу ч хийгээгүй. За ийм урт хугацааны туршид хийгээгүй мөрөөдлүүдээсээ татгалзах хэрэгтэй. Үүний тулд та өөртөө би мөрөөдлийнхөө эзэн тэгээд би энэ хүслээсээ татгалзах шийдвэр гаргаж байна гэж хэлнэ. Яг одоо энэ шийдвэрээ гаргаж байна гэж хэлнэ. Хэрвээ ягаад энэ татгалзах хэрэгтэй гэхээр таны толгойд хадгалаастай байгаа мөрөөдөлтэй үедээ та бүрэн дүрэн ингээд өөрийнхөө ингээд хүслээрээ амьдрах ингээд хамаг хэрч хүчээ ингээд талыг алдаад байдаг гэсэн үг. Яагаад гэвэл бид үүндээ
их энерги, эрч хүчээ зарцуулдаг. Яг юм мөрөөдлөө хэрэгжүүлэхдээ биш, харин би тэнд очисон бол сайхандаа хин нэг намайг тэр газар одоо Франц аваачих болов аль эсвэл хин нэг намайг Австралид сургуульд аваачих болов гэж хитэнтэй цаг тэг хизээч тийм очихгүй ээжж тэ зүгээр толгоондоо тээж явах бүртээ та өөртөө би хизээ нэгэн цагт очичноо гэд ингээд хийдэм нэг хоосон мөрөөдөл тэгээд хоосон өөртөө эрг сэтгэлгээ гэж бодож ээж болно. Түүнийг ингээд тээж яваад ах нь танд маш их эрч хүчийг алдахад хүргэнэ. Тиймээс татгалзаад өөрийнхөө энерги хадгална гэсэн үг. Яаж би энэ мөрөөдлөөсөө татгалзаж чадах юм бэ гэж та хэлж магадгүй. Зарим хүмүүс одоо энэ дасгалыг хийгээд зарим мөрөөдлөөсөө энэ 20 мөрөөдөл жагсаачаад одоо 10-аас нь татгалцсан үедээ зарим нь өвлж магадгүй. Би жишээ нь Австрали явах хэрэгтэй байсан шүү дээ. Би одоо маш их чадaltaй, чадвартай би очино гэж бодож байгаа шүү дээ гэсэн мөртлөө одоо 8 жил, 10 жил олдсон англи хэлнийхээ сургалтанд ч бүртгүүлээгүй, TOEFL-ийн шалгалтанд ч бэлдээгүй, курст нь ч бүртгүүлээгүй, түүнийхээ мөнгөө ч цуглуулаагүй юм чинь та тэнд очихгүй гэдэг нь одоо тодорхой болж байгаа болохоор би энэ мөрөөдлөөсөө хүслээсээ татгалзаж байгаа юм ба. Энэ нь мэдээж ингээл та энэ татгалзах үедээ уйлж болно, гомдож болно. Гэхдээ энэ нь бол танд эргээд энерги, эрч хүчээ алдахгүй байх, мөн гомдлохгүй байхад тэгээд дараа үлдсэн нөгөө 10 зорилготой, 10 хүсэл мөрөөдөлтөө өөрийнхөө эрч хүчээ хадгалаад түндээ төвлөрнө гэсэн үг юм аа. Тиймээс хэрэгтэй мөрөөдлүүдээ, хүслүүдээ хадгалаад хэрэггүйнүүдээсээ түндээ хитэмээ энерги алчж байгаа, эрч хүчээ алчж байгаа мөрөөдлүүдээсээ татгалзахыг хүсэхгүй байсан ч гэсэн татгалзаарай гэж хэлж байна. За өнөөдрийнхээ лайва ингээд дуусгая. Асуулт байвал та нар бичээрэй. Тэг анхаарал хандуулсан баярлалаа.